Сонсогчдоо Cocktail and Crime podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Гээч мартсан юм уу? Хийгээг говдсон бүр яадгаач мартсан юм штэ. За бидэн хоёр ингээд жилийн дараа шинэ дугаар бэлдээд сууж байна, хийгээ сууж байна, бичээд. Тэгээд манай сонсогчдоор сонин сайхан солиогааж юу айцгаанаа, хэрэг дуртай хэрэг онжгнуудаа. Хэрэг дурлал байж байгаа юм шиг байлээ шүү дээ, гэхгүй юу? Бид хоёр хэрэг дурлах завгүй байжгаад одоо нэг зав гараад хоёулаа ингээд микрофоныхаар сууж байна. Тэгээ хамгийн сүүлийн дугаараа ер нь юу л сая харсан чинь 2023 оны 5 сарын 16-нд хийсэн байлээ. Тэгээд сонсогчтойгоо уулзаагүй уудсан байна. Та эдэгээ сансан байна. Би бас дөкөгөө сансан байна. Подкастны дөкөгөө сансан байна. Яаса хоёр өөр хүн байна уу гэж. Харин тий. За тэгээ бид хоёрыг сошиалаар дагдаг болвол ер нь бид хоёрын амьдрал ямар их өөрчлөлүүд гарч байгаа, гарсныг бол мэдж байгаа байх. Манай дөкөгөр сонь сайхан юм. За дөкөгөөс эхлэе. Чамар сонь сайхан юу байна? Нэг жилийн дотор юу хийгээд хаагур яваад байваа? Сонсогчтой хэлээч. За юу хийлээ? Яалаа хийлээ гэдэг шиг. За түрүү жил ихэвчлэн ер нь бол Монголд байлаа. Ихэвчлэн гэж Монгол би бараг 6 сар боллоо. Яг 6 сар болоо гэдэг. Тийм, яг нэрээ 6 сар болсон. Тэгээд Монголын өвлийг мартсан байна нэстэ амар хахир хатуу тэр нь жив зүгээр юм нөгөө салхин хүртэл ингээд амар өвдүүлж хорсгодгийг бүр мартцсан хэлээ. Тэгээ тэр мэрийгээ ингээд санаад тэг гоё хөдөө гадаагаар яваад Улаанбаатараа нүхлээд гэдэг шиг те сайхан л байлаа. Тэгээ эргэж ирчээд одоо ингээд дараагийнхаа юмыг төлөвлөө бийж ин да. Танаар их том сонинтой байгаа да гэхгүй юу? Сонинтэй. Тэгээ нөхөртэй болоо хүүхдтэй болоо тэгэл ээж ийн гэсэн. Яа. За ста долмаатай бүгдээрээ баяр хүргэе. Сүүлд нөгөө жирэмсэн болснооч дарлаагүй хүн амьтанд хэлээгүй байжгаад нөгөө нэг maternity shoot хийсэн нөгөө жирэмснийхаа зургийг авахуулаад тавьсан чинь хүмүүс орж ирсэн. Тийм баха ингээл та таг болцсон. Тэгснэ энэ ер нь подкаст хийхгүй байгаа буруу танаа нөхөр юм биш үү болж болоо. Яах нү? Хүмүүс ч өөрсөлдөө тэгсэн штэ. Тийм сонинтай одоо тэгээд тийм юм хийгээл амар завгүй байла. Хүүхэд бүтээгээд. Өстө маш том зүйл хийжээ гэхгүй юу? Тийм тэгээ дулмаада дахин баяр хүргэе. Найз нь одоо би одоо дулмаагийнхаа бэбитэй яг бичилж бас уулзаагүй байгаа. Монголоос ирээд шууд өөр мужи руу нүчгсэн. Тэгээ бит хоёр ингээд хоол зэг. Тийм хоол зэний харилцаанд байгаа. Тийм болохоор жоохон дүүтэйгээ очиж уулзаагүй байна. Одоо ингээд зунаас утахгүй очиж уулзнаа. Ихчигээ хүлээж байгаарай миний дөө. Хүлээгээл чи угаасаа ер нь тэнч ханахгүй маа гэсэн. Яад юм бэ? Би одоо зүгээр уян алдуурсан морь шиг энэ 100 ч гэсэн би зөндөө тэнэнэ. Харин ирээд нэг хальт уулзчаал явах санаатай байх шиг байна. 6-гийн 6 сар Монголд ахт нь хурдыг ирээж гэсэн. Ирээл нэг уулзангуудаа за бай гэд яваад өгдөө. Харин тийм би чи одоо айгүй огцом шийдвэрүүдийг гаргаад огцомдоо л явж штэ гэхгүй юу. Та өстө үний юм билээ шүү. Нөхөр хүүхэдтэй болохоосоо өмнө ястаа тэр огцом шийдвэрээ гаргаад зүгээр уян алдарсан морь шиг зүгээр тавьсан дээр юм билээ шүү. Одоо би чинь зүгээр нэг энгэрийн зүйлттэй болцсон зүгээр ийшээ тийшээ гарч чадахгүй штэ. Харин тийм ээ өстө наадах чи яг миний одоо ойрын хугацааны төлөвлөгөө байгаад байна. Угаасаа. Манайхан ч гэсэндээ одоо гэр бүлтэй болоогүй синглүүд байгаа бол синглдээ бити гондорой угаасаа тэгээд сингл амьдралдаа жаргаа явж байгаа л одоо ханангууд ч угаасаа бүх юм бэлэн гинт гараад ирд юм бэл. Нөхөр хүүхэд нь бүгдээр гараад ирд юм бэл. Бүр бүтэн комплексээр аюу ингээ нөгөө багт бэлэг болоо гараад ирдэг. Багцаараа гараад ирд юм бэл гэсэн. Тэгээ нэг тиймэрхүү. Одоо тэгээд бит хоёр бас
аль алга болохгүй хичээн ч гэж. Та нарыгаа сансан байна. Одоо та нартаа илүү цаг зав гаргахыг бид хоёр одоо хичээнэ гэд сууж ийн одоо. Харин тийм. Тэгээд ер нь сонсогчдоо одоо сэтгэл санаагийн сэтгэл зүгийн цаашид бэлтгэхэд за яг өнөөдөртөө бол бид хоёр жоохон гэмт хэргийн холбогдолтой юм бол ярина. Гэхдээ өмнө нь ярьж исэн хэрэгүүдийнхаа ч багтээ 1 2 3 хэргийн одоо апдейт буюу шинэ мэдээллийг өгөхөр бэлдсэн. Тэрнээс шинэ хэрэг бол бэлдээгүй. Бид хоёр өөрсдөө ч гэсэн ер нь юм хэрэг мэрэгтэй юм жоохон crime энэ сонсож үзэж яхаас ер нь бол залхацсан. Тэгээд иймэрхүү бүр сонирхооч байсан гэж ер нь бараг хэлж болно миний хувьд бол. Тэгээд юм ямарч тийм хүсэл төрхөө байсан. Ер нь бол өнгөрсөн 100 хэдэн дугаарын хувьд ингээд тэг яриахаа бүр ингээд яриад хангалттай. Яагаад ингээд хүүхдийн хүмүүжил амар чухал байгаад тэр нь ингээд ирээдүйд яаж нөлөөлөөд сэтгэл зүйн одоо нөгөө сэтгцийн өвчнүүд бас ямар байдаг вэ? Тэг энээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Ер нь сэтгэл зүйн ямар өвчин байдгийг ч юм уу те ерөнхийд нь ингээд бидэд ойлголттой болцсон гэж үзэж байгаа. Тэгээ ингээд цаашд ярихаар одоо яг л нөгөө л паттерн буюу яг л нөгөө л юмнууд нь давтагдана. Магадгүй хохирогчуд тэгээд нөгөө гэмт итгээд хоёр л өөрчлөгдөөл тэгээд бас ингээд одоо нэг хүнөөс аргаар барилч юм уу газар зүйн байрлал ингээд өөрчлөгдөд байхаас биш. Ерөнхийдөө бол бид хоёр ихэнх юм cover хийцэн гэж бодож байгаа. Тэгээ одоо ингээд цаашдаа энэ тухай яриад ах шаардлагагүй. Ингээд өөр гоё энэ хорвоо ертөнц зөөр дүүрэн маш сайхан зүйлсүүд байна. Одоо өөр тийшээ эргэцгээе. Тэгэж бодож гин. Тэгээ бид хоёрын дараагийн одоо аялалт гэж хаашаа. Journey гэж хэлэхээр жоохон cringe агаад байт юм аа. Юу ч юмэр бид хоёрын одоо дараагийн chapter та бүхэн маань хамт алхах. Тий, хамтдаа байх нь байгаад баймаргүй байгаа нь бас байхгүй байж болно шүү. Хүчлэхгүй гэсэн. Тийм байна. Өнөөдрийн хувьд бол зүгээр Gypsy нөгөө нэг ээжигээ хөнөөд өгөх юм штэ. Тэр чинь шоргоос гарцсан штэ. Бүү юм болсон доо. За тэрний тухай тэрний тухай тэгээд дулмаа маань бас хүмүүсийн апдейтыг өгөхөөр бид хоёр бэлдсэн байна. Тэгээ дараагийнхаа гэхдээ нөгөө сегмент дээр яг ямар нэр өгөх юм хүү ямар юутай явах уу гэдгийг бас бид хоёр шийдээгүй байгаа. Тэгээ ерөнхийдөө болвол зүгээр хойлоо сууж агаад ингээд өстой ертөнцийн тэг юу лэн бүгдийн сайхан ярий гэж бодож ийн ч шиг одоо охтуудтай хэрэгтэйгээр юу гэдэг надад тулгарч ийсэн асуудал тэрийг яа шийдсэн ч юм уу те одоо арсны өвчин байдаг ч юм уу одоо юу ч хийдин те өстой юу ч хийдин эсвэл hair care үсээ яаж арчилдаггүй арсаа яаж арчилдаггүй ер нь арчилж чаддсан мүү чаддгүй мүү гэд хоорондоо сайхан ярилцаад явчих. Тэгээ beauty гэлтгүү одоо юу ч ясахтай байгаль дэлхийн орчлон орвоо. Тэгээд ер нь ингээд айгу чөлөө зэдвэр ярэ гэж шийдсэн. Тэгээд энэ сегментэд бол нэр хайрлах нь хайрлаарэ гэж доор комментээр гоё нэрний санаа байвал бас бид хоёр тэлээрээ яг энэ сувг дээрээ үргэлжлүүлээд явна. Тийм болохоор яг одоогийн байдлаар ингээ cocktail and crime-аараа байж л бай тээ. Тийм штэ. Хоёлоо бол 3 жилд хийх юм ба хийчлээ. Одоо бүгдээрээ сонсогч нартайгаа дотн найзууд болчлоо. Одоо манай сонсогч нар ч гэсэн тийш нэг 2 найзтайгаа юм яриа сууж байгаа юм шиг санагддаг гээд тэрэн дээр ингээд бүгдээрээ найзуудын хуваар 9 жилийн юмны тухай ярилцгаая. Хоорондоо information солилцоцгоё. Тэгээд тэрийг бодоод манайхан гоё нэр бас бодвол хэлээрээ санаа оноо юу байна. Бас ямар сэдвээр ярилцмаар байна гэдгээ бас доор комментээр бичээрэй. Тийм. За тэгээд бид хоёрын сонин сайхнаар ийм байна. Тэгээд Gypsy-гийн талаар бол би ч нөгөө нэг төрч мөрөөд амар завгүйсэн. Тийм болохоор яг Gypsy юу нь юу хаагуур яагаад яваад байна гэдгийг нь өстө мэдгүй чиний сайхан яриач алив. Халаач хамаа гэж байна. Хагуу халаач хамаа. За. Юу цаад чинь гарч ирчээд шоронгой сая нөгөө 23 оны 12 сарын 28-нд яг шинэ жилийн өмнөхөн гарч ирсэн юм байна шүү дээ. Тэгээд гарч ирчээд шууд бас ажилтай тэр чинь нэг хитэн анги лээ 6 анги байсан баха нэг тийм бас баримтат кино хийцээлээ. The Prison Confessions of Gypsy Rose Blanchard гэдэг шоронд байх хугацаанд одоо юу болсон тухайгаа ерөөхдөө ярьж илээ. Гэхдээ
би амар disappointed байсан. Миний сэтгэлд хүрээгүй ч гэх. Нөө амар мөнгө төгрөг төлөөлстэй амар үзээлстэй. Сонсогч нартай амар гоё juicy тийм мэдээлэл хүргээ мөргий гэж бодоо үзсэн чинь их олигтой юм ерөөсөө байгаагүй. Яг баг худлаа ярьдаг хүн дандаа мэддэг мэдээллүүд яваадсан. Гэхдээ тэг шиг home girl сүүлийн баг 2 сар бусдаа бужигнуулж штий нүгээр. Тэр нь баг илүү манай хэдэд сонирхолтой явах хаа гэхгүй. Тэгээ ямар ч байсан тэр докюментарийг үзээд бичиж тэмдэглэсэн юмнасаа ярьж үгүй заяа. За. Тэгээ ерөөхдөө яагаад ийм баримтат кино хийх болсон тухайга Gypsy өөрөө тэгж хэлж илээ. Би ингээд эрхчлөөтэй болмоор байна те. Эрхчлөөтэй гэдэг нь ингээд шоронгоос гараад угаасаа ингээд би махад хувьд л эрхчлөөтэй шүү дээ. Гэтэ энэ тэр бүх муу мухаа нууцуудаасаа ингээд чөлөөлөгдөд өөрийнхөө сэтгэл зүгээ чөлөөлмөр байна. Тийм болохоор би одоо энэ баримтат кино хийж байна гэж бол хэлсэн. Тэгээд манайхан угаасаа санаж байгаа хэрэг 2015 онд ээжийнхээ үхэлд буруутгагдаж баривчлагдаад 2016 онд буруугаа үлээгээд тэгээд шоронд орсон штэ. Ер нь бол 10 жил авснаас 7 жил суугаад гарчлаа. Угаасаа цаачаа ингээ бүр шоронд орсон цагаасаа л эхлээд батлан даалтаар эрт суллагдахыг ингээд зориод ийм алхамаар янз янзын юм хийгээ явж исэн юм бэлээ айхтаргаар. Тэгээд тэр кинон дээр нөгөө Gypsy-гийн аав нь Rod гэж залуу байдсан штэ. Тэр өөрийнхөө нөгөө Gypsy-гийн ээжтэй анх яаж учирч исэн тэгээд ер нь юу болсон талаар ярихдаа анх бол Rod Didi-тэй үерхэд 3 сарын дараа Didi жирэмсэн болчихсон гэдгийг хэлсэн гинэ. Тэр үед болохоор Rod өөрөө 17-тай. Тэгээд Didi болохоор өөрийгөө 21-тэй гэж хэлсэн гинэ. Тэгсэн чи яг үнэндээ Didi 21 биш 23-тай байж таарсан. Тэгээ мэдээж жирэмсэн гэдгийг сонсоод гэрэлтэй батлуулах нь одоо ингээд тэгээ одоо зөв христчин хүний хувьд одоо айгүй дараагийн зөв алхам гэж үзээд гэрэлтэй батлуулаад тэгээ 3 сарын дараа Rod би үнэхээр Didi-тэй ямар ч хайр сэтгэлийн холбоог юм байна. Бүр надад бүр ингээд Didi гэх бүр аавч тийм одоо нэг тусалж хайр алгаа гэдгийг ингээд өөртөө хүлээн зөвшөөрөөд тэгээд нөгөө Didi хэлсэн юм байна л да. Намайг ингээ үнэхээр уучлаарэ. Би эцэг үнийхээ хувьд бол одоо үүргээ биелүүлээд та хоёрт туслаад явнаа. Охиноо ингээ өсгөлцөж чадна. Гэхдээ би ингээ чиний нөхөр бол байж чадахгүй нэ гэд хэлсэн юм байлээ. Ингээд энэ хоёр салсан. Тийм ч учраас одоо Gypsy-г багаас нь л те одоо Rod тэр хоёрын салалтын хамгийн том буруутна гэж үздэг байсан. Яагаад тэгэхээр одоо Didi-гийн тархинд болохоор Rod хүү хүсэжсэн гэсэн нэг юм байдаг байсан юм л да. Хүү байх ёстой байсан чинь Gypsy охин байж таарсан. Тэгээд Gypsy-д тэгж хэлдэг байсан. Чи Rod-ын хүссэн хүн байж чадаагүй гэж нэг биш удаа хэлж ийсэн юм бэлээ. Тэгээд нөгөө манайхан мэдэн штэ хин Gypsy бүр багасаа л ингээ өвчний үр байсан гэд. Тэгээ энэ бүх юм яг хаанаас эхэлсэн бэ гэсэн чи хамгийн бүр анх Gypsy-г 3-4 сартай байхад нь унтаж явахдаа амьсгалан тасалтаад байна гэд эмчид үзүүлсэн юм байна л да анх удаа. Тэгээд тэр үед одоо Gypsy бол sleep apnea-тай юм байна гэж онш сонссон юм бэлээ. Тэр нь болохоор ингээ жинхнээсээ одоо өөрийнх нь жинхэнэ өвчин нь байсан юм бэлээ. Тэрний дараа болохоор Gypsy-гийн нүдэн долор байсан учраас баг дээр нь засахгүй бол одоо урт хугацаанд хараагүй болох магадaltaй байсан учраас долор зас хагалгаанд ой хүрээгүй байхад нь орсон гэсэн. Тэгээ яг нөгөө нэг олон нийт бол Didi-г энэ бол яалтчгүй Munchausen by proxy гэдэг синдромтой хүүхэн байсан гэж одоо дүгнээд байгаа шүү дээ. Энд чинь эмчээр бас яг ч онцлогдчихоогүй байсан шүү дээ. Тэгтээ яг бүх хүний нүдэнд дийлээсэн. Тэгэд ийм синдромтой хүмүүс болохоор анх ингээд жинхнээсээ тухайн хүүхдэд одоо ийм эрүүл мэндийн асуудал байгаад тэгээ түүнээс үүдэж ирж байгаа тэр одоо бусдын хайр халамж анхааралд одоо ингээд донтоод ч юм уу тэрнээс нь болоод эхлэл нь тавигддаг гэж эмч нь ярьж илээ. Тэгэхээр одоо энэ Didi-гийн энэ Munchausen by proxy синдромын эхлэл нь одоо Gypsy-гийн тэр sleep apnea болон одоо долдрын засах хагалгаа хоёртой холбоотой одоо ийм үнээс эхэлсэн гэхээр бүр Gypsy ингээ 2-3 сартаагаас 3-4 сартаагаас нь эхэлсэн байхгүй юу? За тэгээд тэр баримтат кинон дээр Munchausen синдромын мэрэгжилтэн ярилцлага өгсөн. Тэгээд тэр мэрэгжилтэн болохоор Didi-гийн энэ манипуляц хийдэг зан нь бүр бага наснаасаа сурсан байхаа гэж ярьж илээ. Тэгээ яагаад тэгэхээр Didi-гийн одоо төрсэн ах トゥ нь ярихдаа
Диди бол багаасаа айлын хамгийн их хүүхэд байсан. Өөрөө багаасаа юм зүрхний шугтнаатай байсан болохоор ээж нь ингээд дидиг одоо маш их анхаарал хандуулж тэ мэдээж хөвчтөө хөхтэй ингээд илүү асрын штэ ээж нь. Тэгээ гадаа мадаа тоглохгүй ингээд асарч хамгаалдаг байсан гинэ. Тэгээд диди тэрэн шигэ охиноо өсгсөн болоо да гэж тэр дидигийн ах トゥ хоёр нь ярьж илээ. Өөрөө багтаа тэгэж нэг ээжтэй бас ингэж халамжлуулаа. Тэгээ гадааш тоглохгүй ээж нь асардаг байсан гэсэн штэ. Тэгээ тэрэншгээ бас жипсиг бүр багаас нь хитрхи ингээд нэг тойголцсон юм шиг байгаа. Тэгтээ нөгөөтгөө нь ингээд бүр одоо дидигийн ээжээс нь илүү ингээд буруугаар тэг ингээд бүр ингээд синдром болоод дидцэн гэх юм уу. Тэгээ яагаад тэ нөгөө нас масын дараал тэ аль болох жоох хүүхчээ хажуудаа яг жоохноор нь байлгах гал гэдэг гэсэн штэ. Тэгээд нөгөө биенийхээ юм нь ирсэн юм аа л да. Тэгсэн чинь ингээд өсвөр насны охтод ингээд тохиолддог зүйлээ юм үлээ те жам ясны юм аа энэ төр гэж ерөөсөө тайлбарлаж өгөөгүй гинэ. Энэ бараг ингээд чиний өвчний чинь нэг хэсэг те чи зүгээр л живхээ хүмүүс гэдэг байсан гэсэн. Оо за. Тэгээд жипси ариун цэврийн хэрэглэл байдаг гэдгийг шоронд ороод нөгөө шоронгийн хоригдлуудаас анх олж мэдсэн гэж хэл. Тийм үү. Амар өрөдмөр аваад. Манай сонсогчид ч гэсэн ер нь комментээр бичсэн байсан шүү дээ. Энэ эмчнэр нь одоо ямар сони юм бэ? Яагаад ер нь ингээ ээжийн хэлснээр яагаад тийм огт байхгүй өвчнөгтэй яаж эмчнэр нь одоо яг юугаа онцлоод юугаа эмчлээд байсан юм бэ те тэр огт байхгүй өвчнийг яагаад ингээ ээжийнх нь үгээр яваадсэн ингээд ер нь хүн болгоны л бараг толгой тийм бодол орж ирсэн байх. Тэг би ч гэсэн тэгж амар гайхдаг чи хоёлоо ч гэсэн тухай ярьжсэн шүү дээ. Тийш. Тэгсэн чинь нөгөө тухайн үед жипсиг хүлээж авч үтсэн хоёр эмчтэй ярилцлага хийсэн байсан энэ кинон дээр. Тэгээд эхнийх нь болохоор хүүхдийн эмч байсан. Хүлээж авсан гэдэг нь ямар учиртай вэ гэхээр тэр хоёр ч нөгөө нэг газар байж байгаа Hurricane Katrina болоод нөгөө далайн шуурга болоод хамаг юм байхгүй болоод өөр тишээ нүүсэн штэ. Тэгээд нүгэд очиод шинэ газар очиод шинэ эмнэлэг дээр шинэ эмчт нар дээр очиж байгаа штэ. Тэгэхэд хүлээж авсан хоёр эмч баггүй юу? За тэгээ эхнийх нь бол хүүхдийн эмч байсан. Тэр болохоор өмнөх тэр өвчтний түүх нь байхгүй болохоор дидигийн хэлсэн дээр үндэслээд үзлэг шинжилгээнүүд хийхээс өөр аргагүй байсан. Тэгээ ямар ч тач хорт тавтартай гэж хэлсэн боловч шинжилгээний хариу бол хэвийн байсан гэж хэлж илээ. Тэгээ булчингийн асуудалтай гээд үзлэг хийхэд ямар ч тийм илт мэдэгдэх асуудал бол байхгүй. Тэгсэн ирнэ тэрхэн дээр суугаад байдаг болохоор эмч нь одоо баг өөртөө ч итгэхгүй те яахаа мэдгээ байгаад нарийн мэрэгжлийн эмч буюу мэдрэлийн эмч рүү явуулсан байна. Тэгээд тэр мэдрэлийн эмч нь бас тэ шинээр бахан шинжилгээ хийсэн гэдгийг хэлж илээ. Тэгээд нугас тархины MRI хийсэн, шинжилгээний хариу мэдээж хэвийн гарсан, нугасны мэдээ алдагдсан гэсэн онцтой байсан шүү дээ. Тэр нь хүртэл одоо шинжилгээний хариу хэвийн байсан. Болчингууд нь хэвийн хүчтэй алхаж чадах ёстой гэж эмч нь үтсэн. Тэгээд жипсиг бостоо гэсэн чинь зүгээр ингээ босоо зогссон гэж эмч нь ярьсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө киноны продюсер нь жипсигээс тэр эмч тэгж хэлсэн. Яг тийм босноо гэсэн чинь жипси би бол санахгүй байна. Тэр эмчийг худлаа ярьсан гэж бол хэлэхгүй. Гэхдээ хэрвээ би тэ ингээ эмчийн хэлснээр ээжийнхээ хажууд босоо зогссон бол би бүр ээжтэй алуулах байсан. Би тэгжсэн нь бол санахгүй байна гэж хэлж илээ. Тэгэхээр одоо тэр эмчин чудлаа яриад байгаа юм уу, жипси чудлаа яриад байгаа юм, ямар ч нэг тийм ярьж илээ. Тэгээ тэр эмчин болохоор жипсиг боссон чинь ээж нь угаасаа амар уурлаад тэрэгэн цэртэн суулгаад хам хум аваад гарсан гэж хэлсэн. Тэгээ тэр эмч хэлэхдээ одоо ингээ хам хум хүүхдээ ингээд аваа гарахаар нь те эмрагийн хариун ч гэсэн зүгээр гарсан. Тэгснээ одоо ингээд хүүхдээ ингээд амар цогтаалгаж байгаа юм шиг ингээд гарахаар нь энэ ер нь Munchausen by proxy байна да гэд сэжиглсэн байгаа байхгүй дотроо. Тэгээ тэр хүн тэгжлээ хүмүүс намайг яагаад гэр бүлийн хүчирхийллийн газарт хандаагүй юм бэ гэж амар их асуудгаа. Гэтэ одоо тэ надад ямар ч тийм баталгаа нотлохой байхгүй байсан. Тэгээ тийм учраас зөвхөн таамаглал дээр үндэслээд тэнд одоо хандаад ямар ч үр дүн гарахгүй гэдгийг би бол мэдчихсэн учраас би тэгээ цагаа өрөөгүй гэж хэлж илээ. Яг үүн дээр бол жипси болохоор яг үнэхээр таамаглал болохоор нэг амжилт олохгүй. Гэхдээ яагаад ингээ азаа үзэж болоогүй болоо гэж боддгоо. Тэгээд өөрийнх нь зүгч ээж болох юм дээр те яагаад ингээд дуграагүй болоо гэж амар боддгоо гэдгийг хэлсэн. Яг нь эмчин нас өөрийгөө жоох өмөөрөнгөө л хэлээ л дээ. Тэр хэлж байгаа үг мөгийн сонсохоор тэгэл яг тэр үедээ дуудлага өгөөд те мэдээж ингээд олигтой хараа авахгүй штэ. Тэгсэн ч гэсэн яг азаа үзтгэл ээж мэж. Тэгтээ ингээм амар харамсан хүний шинжээр тэргээ хэлэхгүй лээ.
Тэгснээ гэхдээ яг 90 сар бол ямар ч тэ мэдрэлийн өвчнгүй байгаад нь бол баяртай байна. Тэгээ цаашдаа амьдралд нь сайн сайхныг хүсье да гэж хэлж илээ. Тэгээд энэ тухайн баримтат кинон дээр бол бас нэг юм гарч ирсэн нь Gypsy өөрийнхөө өвөг буюу одоо Didi-гийн аавыг намайг жоохон бахад оролддог байсан гэсэн юм accusation гаргаж ирсэн аахгүй юу. Тэгээд тэр хүн нь одоо хүртэл ингээд амьд байсан. Тэгээд тэр болохоор өстө юу гэж би тийхэвдээ өстө нэр өстө тийм байхгүй өстө наа чин балаарч ийн гэд. Gypsy болохоор өстө би бол тэр хүн өвөө бол намайг тэгчихсэн гэд хэдийм бэлээ. Тэгээд тэрийг одоо бол ямар ч шалгах тийм юу байхгүй шүү дээ. Тэгээд амар хин нотлоо ярьж байгаа юм бол бас айгу яагаад бас өвөөгөө тэгж хэлж байгаа юм бол үнэхээр тийм болсон бол ямар амар юм бэ те яатсан гэрүүлвэ те тийм штэ амар хайшин ингээ бүх юм ингээ бүтэхгүй болохгүй хүмүүс цоглорсон хэрбүүл юм уу хайшин харин тийм ээ. За тэгээ Gypsy маань одоогийн байдлаар нөгөө манайхан угаасаа баг харсан бах те TikTok хамаг юмар дүүр нөгөө Gypsy сулгацсны дараа өстө нэрээ нөгөө хурмаа хийсэн байсан залуутайгаа нэг гэрт ороод нөгөөч өстө телевиз залганд ярилцлага өгвөл тэр хоёр чинь те тэгснээ нөгөө нэг нөхөр нь буюу Ryan гэдэг залуу шүү дээ тэрний зургийг тавьснаа энэ яг Didi-тэй амар адилхан залуу байна мэн гэд балаарцгаагаад байсан. Gypsy-гийн ч гэсэн өөрийнх нь одоо Ryan-ыг яг ээжийнхээ аргыг ашиглаж ингэж манипуляц хийж илүү тутам яриулахгүй гэж гарын чанга хатгаж сулж байгаа тийм бичлэг яваадсан. Тэгээ за энэ минь яах вэ? Whatever гэж ботход Ryan Gypsy хоёр салцсан гинэ. Сүрхийл хайр дурлал болоодсэн. Бас энэ оны ихэр нэг нохомхоо өргөж авсан юм байна л та. Тэгээ тэр мэргээ хаяад манай Gypsy маань яваад өгсөн гинэ. Тэгээд Gypsy болохоор одоо энэ мэдээж энэ чинь амар бараг селебрити шиг юм болцсон мааштай амар муухагаар хэлгээд одоо хүн болгон л мэдчихээ хүн болгон киног үзсэн хүн болгон одоо яаж амьдрах нь гэдэг ингээ бүгд ингээ хараад байж байгаа. Тэгсэн чинь одоо ингээд үйлдэл болгоно мэдээж медиа ч гэсэн тэгээ хэвлэл мэдээллийнх ингээд ярилцлага аваад тэрэн дээр цаа чинь тэгээдсэн. Ryan ингээд амар хартай залуу. Тэгээ намайг автаа минь хартаад исэн би яг ингээ гэр бүлтэйгээ ингээ маш их цагийн өнгөрөөх хүсэлтэй мэдээж энэ чинь амар тий багаас нь ээж нь автаа нь байлгадгүй байсан уулзуулдаггүй яриулдаггүй байсан шоронд орч одоо нэг ингээ гэр бүлтэй коннект хийх гэсэн чинь нөгөө балан нөхөр шиг юм нь аав автаа нь уулзуулахгүй хартад сэрдээд байсан гинэ. Тэгээд бас үн ч юм уудлаа ч юм уу гэдэг шиг. Тэгээ ямар ч байсан Ryan тэгсэн тэгээд айгүй юм юу байсан надад намайг амар юм одоо mentally жоохон юм одоо юу гэдэг жоохон хатгандаа байх гэдсэн гэж ярьж байгаа хгүй. Тэгээ би ингээд тэгээ юунд бол чөлөөлөгдсөн бэлээ би бол ингээ гоё амьдрмаар байна нэ тэрэг гэд. Тэгээ ямар ч байсан салцсан гинэ. Gypsy нөгөө X гэд Ken гэд нэг бас залуу идэм бэ. Шорон дахта тэр хоёр сүү тавьчаа салж исэн гинэ. Ryan-аас өмнө ажилтай юм аа. Амжилтсан. Тэгсэн чинь тэр нөгөө Кентиг одоо сүүлийн өдөр айгу хангаут игээд айгу хамт цагийг өнгөрөөд байгаа юм байна л та. Тэгээд нөгөө нэг одоо хэвлэл мэдээллийнхэн болохоор энэ ингээд X дээр гүг очсон байна. Тэгээд тэр хоёр хамтдаа юм бас хос шивээс энтер хийлгсэн байна. Та. Одоо forever together Тийм тэгсээ хэрнээ битэр зүгээр найзууд гэдэг. Тэгээ одоо мэдгүй яг ямар учиртай юм байгаа юм. Тэгээ саяхан бас Gypsy маань хамраа янзлуулсан юм билэ. Тийм тэгээ одоо ингээ өөрийнхөө эрхчлөөг мэдрээд ингээ баг өөрчлөлт хийгээд ингээ явж байгаа юм шиг байна. Тултал сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ гэсэн нь. Тийм тэгээ дахиад ч нэг докюментари хийж байгаа сураг сонссон Lifetime-тай хамтраад тэгээ тэрэн дээр одоо жинхэнэ нэг 2X Max-ийн тухай ярих юм шиг байлээ. Gypsy-г ингээ харахаар бас тийм ингээ багаасаа ээжээсээ амсан тэр их манипуляцтай сэтгэл зүйн дарамтнаас болоод өөрийнх нь сэтгэл зүйд бол бас өөрчлөлт нэлээд гарсан нь бол ойлгомжтой. Тэгээ одоо гарч ирээд бас ингээд амар тийм юу up and down юм хийж штэ тий нэг харин технэр нөхрөөсөө салаад тэгээ газ дараагийнхаа хүнтэй үерхэд хос шивээс хийлгээл амар кино докюментари хийлгэж мэдгээд Gypsy ингээд өрөвдөгч хэцүү өрөвдөхгүй байх ч хэцүү надад бол тэгээ санагдаж байна. Харин тийм тэгээд нөгөө хүн чинь угаасаа нөгөө нийгмийн амьтан штэ
Тэгэнгүүт яхав бас хөөх юм ин багасаа ингээд сургууль соёлд явж тэ үе тэнгийнхэн тэгээ нийгэмшиж өсөөгүй юм да. Тэгээ одоо ганц баг нийгэмс нь одоо шорон байгаад байгаа штэ. Тэгээ одоо л баг ингээд нийгмийн амьдралд суралцаад сураад эхэлж байгаа юм шүү штэ. Тэгээ одоо цаашид юу болж солиор болох нь одоо тэгэл хэдүүлээ бас харж илвэ итгэж харж илээ. Тий. Цаа чин баг од мод болцсон юм биш үү нөгөө хиний Kim Kardashian-тай үерхэдсэн комедиан Pete Davidson биш үү? Тэр мөрөнтэй хамт зураг мурга явж байгаа зураг мурга нь папараццид өртцээ лээ. Тэгээ одоо базар байна. Одоо ингээ харахаар ингээ Америкт бол everything is possible. Тэгээ юу ч бүр хэрэгт холбогдоод ингээл од болчихж шít. Муухагаар хэлэхэд хэрэгт холбогдоод хэрэгээр хоолоо олоод идчихэж шít одоо. Холливуд бас чадчихна. Амар fucked up те. Тэр талаас нь ботхоор амар буруу юмыг ингэж өөгшүүлж тэрүүгээрээ бүр ингээд мөнгө олж бүр амар тийм capitalist mindsetтэй те амар. Сохай. Даадтай яахтай гараад ирсэн хэрэгээ хүлээсэн яг хуулаараа болвол те суухста цагтаа суудсан гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд жипсидээ ад жаргал сайн сайхны хүсье. Чиг дээрээ сонсож байгаа ч юм билүү гэж. Харин тий. Ер нь бол тэгээд ийм том юмны ард гарч ирсэн хүний хувьд тэгээд юу яах хэрэгтэй шүү дээ. Тултал нь жаргаж амьдрах хэрэгтэй ш одоо эн чинь энэ хоёр second chance шүү дээ. Тий шүү дээ. Хоёр дахь боломж шүү дээ амьдрах юм. Бусад хэрэгүүд дээр гарч исэн шиг бас хохирогч болоод газарт орчоогүй нэ тий. Тэгээд одоо тэгээд гоё амьдраараа да жипси мэн гэж хэлье. Их чинь ерөө гэж. Юу лээ? Доороос ихчлөө. Юу ихч штэ. За жипси нэг иймэрхүү сонирхолтой апдейт байна. Ойр тас ингэж иймэрхүү юм сонсоогүй. Бас сонирхолтой сонсогдчихсэн. Жипсигийн талаар зөвхөн дөөгөөрөө яриулаад яг би бас нэг юм олж ирээ гэж бодоод нэг хідэн сүүлийн үед хэвлэл мэдээллээр харсан хэдэн жижигэн апдейтнуудаа чирээд ирлээ. Тэгээ саяхан штэ 4 сарын 10-нд манай 74-р дугаар дээр яригдсан OJ Simpson нас барсан байна. Та чинь 76 наснда хор тавдраа нас барсан байна. Манайхан юу басныг нь бол мэдж байгаа. Мэдгүй байгаагаа бол манай 74-р дугаарыг сонсоорой за. Шууд заагаад нас. Тэгээд дээрэс нь би бас мэдээгүй нөгөө ойрд ерөөсөө нэг сошиал медиа хэвлэл мэдээлэл нэг ялангуяа юм dark тийм харанхуй зүйлээс амар хол байсан болохоор иймэрхүү мэдээдээ уншаагүй байсан. Энэ OJ Simpson-ы тухайн уншаа явж исэн чинь мэдээж энэ хэрэг дээр тулгуурлан кино хит байдаг. Тэр кинонуудын нэг нь болохоор FX-ийн нөгөө American Crime Story гэж цуврал нь шүү дээ. Тэрэн дээр The People vs OJ Simpson гэдэг кино байдیں۔ Тэрэн дээр OJ Simpson-ы дүрийг бүтээсэн нөгөө Cuba Gooding Jr. гэдэг нэг жүжигчин байдэн штэ. За. Тэр жүжигчин юу хийсэн бэлээ бас юм эмэгтэй хүний хүчирхийлсэн хэрэгээр cancel дулсан бэлээ. Би мэдээгүй юм чи хэдэн жилийн өмнө тийм болсон гинэ. За. Тэгээд ерөөсөө энэ юугаар хараа сошиал медиа зурагт мурагтаар харагдах болсон гэж би мэдээгүй байсан. Тэгсэн чинь бас сонирхолтой юм бас сүулт тэр шуугаан дэгдээгээд байгаа Sean Combs штэ нөгөө PDD дуучин rapper. Тэрний хэрэгт бас оролцсон гэж юм. Тэгсэн чинь би тэр хэрэгт тэрний тухай ингээ бас хэрэг сонсоогүй байсан аахгүй. Хайл тухайд үтсэн чинь 70 болон 70 дугаар эпизод дээр яригдсан Jeffrey Epstein, Ghislaine Maxwell хоёр шиг тийм sex party энэ хийдэг байсан биз PDD rapper. За. Тийм sex party хийгээд тэрэн дээрээ насанд хүрээгүй охтуудыг авчиж маш их ингээд нөгөө хар тамхитай хэрэглүүлээд хүчээр хэрэглүүлээд ч юм уу. Тэгээд маш олон нэр төрхтэй нэр бүхий хүмүүс хурж иж тэр парийн дээр нь хурж иж оролцдог байсан гэдэг тийм хэрэг гарсан байна. Би тэрийг бас мэдээгүй байсан байна. Чи мэдсэн үү? Үгүй. Одоо л сонсч. Тэгээд сая 3 сард чинь PDD-гийн 2 гэр Майамид байдаг 2 хаус нь хоёулангийн FBI-ийн бүр дайрч орж юу яасан бэлээ нотлох баримтууд цуглуулсан. Тэгээд тэр цуглуулсан юм дээр нь яг одоохондоо юу гарч ирсэн нь бол олон нийтэд тавигдаагүй байгаа.
Тэгээ энэ бүх хэрэг яаж эхэлсэн гэсэн чинь 23 онд нөгөө Cassie гээд дуучинтай үерхдэг байсан юм билээ шүү дээ. PDD. Тэгээ Cassie 23 онд түүнийг олон удаа одоо намайг үерхэж байхдаа намайг олон удаа ингэж хүчирхийлж хүчинцэн гэдгээс гэж шүүхэд дутсан байгаа хгүй PDD. Тэгээд тэр хэрэг олон нийтэд цацагдсанаас хойш PDD ямар нэгэн байдлаар хүчирхийлүүлсэн, дарамтлуулсан гэх 2500 кейс бүртгэгдсэн гэж байгаа. Одоогийн байдлаар. Маш олон жил 250 биш. Би бас харчаад 250 бүрсч 2500 кейс одоохондоо бүртгэгдсэн байгаа. Харин тэгээ яг нөгөө нэг Jeffrey Epstein шиг ингээд амар том паринууд зохион байгуулдаг. Тэгээ тэрэн дээрээ дандаа ийм одоо харт амир хүчирхийлэл рекламдаж одоо бүр том дуучид жүжигчээд тэгэл нөгөө одоо юу гэдэг Royal Family буюу нөгөө нэг Их Британий ханхүү манхүү тэд нар хүртэл ингээ холбогдсон явж байгаа. Одоо тэр кейс нь болоод мэдээд юу байгаагүй байгаа юм бэлээ. Яг эхэлж байгаа. Мөрдөн байцаах үе шатн дээрээ явагдаж эхэлж байгаа юм бэлээ. Тийм сони юм хальт шин дугаар хийчихүү чиг шиг нэг шин хүн оруулж ирж байгаа юм та. Оо гарыг тий балер юм. Харин тий. Тэгээ би бас бодож ила би ер нь ингээд нэг амар олонний танил одоо дуучин ч юм уу жүжигчин нэг амар тэгэж нэг шүтэх дургу бүр хөтлөө бистэ нэрээ ингээл нөгөө хүмүүс яаж шүтдэг вүлээ тий. Яа тэрний одоо нэг шалтгаан нь гэх юм бол бас бид нар яг тэр хүнийг ямар хүн гэдгийг мэдэхгүй хичнээн гой дуудуулдаг гой жүжигчин байсан ч цаагаараа ямарваа нэг юм хийж байгаа бид нар мэдэхгүй болохоор би нэг юм муусан натаа юм шиг байгаа. Амар хараа ингээ энерги өгөөл тэр хүмүүсийг ингээ шүтээ хайрлаадсэн чинь дараа нь юм болох үедээ гэж боддог байхгүй юу. Тэгээ одоо ингээ харахаар энэ Cuba Gooding бол бистэ амар мундаг жүжигчин гэж боддог байлаа. Тэгсэн чинь ийм муухай мэдээсэн хүчирхийлжсэн эмэгтэй хүнийг ингээ хүчээр бүр ингээ юп бүкс мөксийг нь оролдож ийсэн гэдэг хэрэг холбогдоод бүр батлагдсан байгаа байхгүй амар. Тэгэхээр ер нь бол энэ одоодыг нэг амар шүтээд хэрэггүй дээ найзаа. Харин тийм ээ. Ер нь юм хитээ тэгэрээ тэр хүн ингээ бүр хитрхи шүтэгдээд өөрийгөө бурхан мэт ойлгочоор ингээ дандаа юм заван юм болох юм. Яг л дандаа ч бас хайшин ингээд өөрийнхөө тэр нөгөө феймиг амар зүгээр ашиглаж байгаа одоо зөндөл байгаа л та. Гэхдээ ер нь бас нэг бас харын хажуугаар нөгөө юу лээ цагааны хажуугаар хар гэрдэг шиг тэл бас юм заван юмнууд байх юм ба тий. Харин тийм сайн тай. Тэгээд бас нэг юм манайхан ч кино үзэх амар сонирхолтой байдаг байнгалнууд нөгөө кинон хаанаас үзэхүү гэдэг. Сая нэг шинэ кино гарсан байлаа. Netflix дээр Jennifer Pan 20 дугаар дугаар дээр яригдсан Jennifer Pan нөгөө ээж аавыгаа хүнөөдөг охины тухай шинэ кино гарсан байлээ. Тэр нь What Jennifer Did Get Netflix дээр байлээ шүү найзуудаа. Өөе би бас мдэггүй нэ үзнэх үү гэж. Үзээрэй гэсэн. Тэр чи одоо миний ярьсан хэрэг үл нөгөө Аз хүмүүс биз дээ. Тий Аз хүмүүс. Яана би одоо ингэ жуман хэрэг мэрэг гэдэг яаж байгаа одоо бүр сүултээ мартаад ихнээсэн сайхан. Тий шүү. Гэтэ уусаа мартсан ч дээр дээ. Харин тий март юунд ашигтай. Сурах сургамжаа авсан бол тэгэл бусдын март. Манай сонсогч нар ч гэсэндээ. За нэг тийм хүү байна ганц хоёр апдейт байна. Quest нэр ямар хөгшүү шиг дээ. Цайгаа ууж байгаа. Харин цайгаа уугаа шүлтээ олоо идээд гэдэг шиг. За нэг иймэрхүү. За тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэн маань таалагдсан гэж найдаж гин. Тэ шин ийм амар хэрэг мэрэг оруулах нь гэж гордож исэн хүмүүст санаанд нь хүрээгүй ч магадгүй тэгээ уучлаарай гэж. Тэгээд ерөөхдөө бид хоёр подкаст ихэнд хэлсэн шигэ одоо ингээд цаашдаа өөр зүйлсийн тухай зүгээр ингээд casual яриа өрнүүлээд явах учраас тэрнтэй хамт байх хүмүүс маань хамт байгаарэ. Тэгээд энэ удаагийн дугаараар ингээд энэ Cocktail and Crime гэдэг чаптрыг бол ингээ аль бие осоор хааж байгаагаа мэдэгдъя. Тэгээд одоо сүүлийн хэдэн жил 2-3 жил үү? Хэдэн жил вэ? 3 жил бол ер нь хийсэн шүү. 2 жил бол яг active хийсэн.
За яг сүүлийн 1-2 жил хагас гэдэг шиг ер нь ингээд хамтдаа байсан, үргэлж дэмжижсэн сонсогч нартай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд одоо энд ашрамт хэлэхэд Cocktail and Crime-ыг бол ямар ч тийм илүү дутуу те бит хоёр тийм илүү дутуу санаа бол анханасаа ерөөсөй байсангүй. Өөртөө од мод болчий, те олон дагагчтай болчий, олонний танил болчий, мөнх төрөг олчий гэсэн ямар ч санаа байсангүй. Тэгээд тийм ч учраас хамтран ажиллая гэсэн байгууллагууд руу хариу энтер өгсөнгүй. Ганц хамтран ажилласан нэг цагдаагийн байгууллагатай, тэгээд Convene буюу хүчирхийллийн эсрэгийн байгууллагатай хамтарсан 1-2 дугаар хийсэн. Одоо өдийг хүртэл энэ зорилгодоо үнэнчээр ингээд энэ чаптрыг хааж байгаадаа бас өөрсдөө бахархаж байна. За тэгээ дараагийн сегмент нь бол нэмтэй чөлөөт учраас хамтран ажиллах байгууллагууд байвал бас энэ дээр бол хамтарч ажиллаж болно. Өмнөх нь бол угаасаа бид өөр зорилготой байсан учраас хариу мэр өгөөгүй болов өршөөгөөрэй гэж тийм байна. Тэрийг бас энэ ташимд хэлье. Тэгээд нэрээ бид хоёр чинь 22 онд Монголдо нөгөө нэг meetup хийсэн шүү дээ. Сонсогч нартайгаа танилцаад нэг оройг нэг амар үнэн өвчлөлтөй өнгөрөөсөн байдгийм гэдэг шиг. Тэгээд тэр нөгөө ивенттэй зориулаад нэг хэдэн ширхэг цамц мамц аяган маяг дэлгүүрний оосор мосор хийсэн уулна. Тэгээд бид хоёр өөрсдөө үнэхээр нэг тийм 8-10 хүн биш юм ерөөсөө. Тэгээ нөгөө эдийгээ нэг хитгэн шиг хийчээд нөгөө хүмүүс асуугаад тахт нь хүртэл зарч чадаагүй бас амар мяа юм аа. Харин тэгээд нөгөө мө хэдэн ширхэг юу муугаа энэ тэнд хадгалж байгаад бас аюу ягаад алтаж малтаад та сайхан юм болсон. Тэгээд нэг ямар ч байсан одоогийн байдлаар бол нэг хэдэн ширхэг аяг манай гэрт бол байгаа шүү. Тэгээд аяг авмаар байвал аваад тэгээд тэр нөгөө дэлгүүрний асар масрын яшиг зүгээр өнгөө дагалдуулаад өгчий. Яшиг зүгээр ингээд дуусгая. Тэгээд стикер зүгээр өгчий. Тэгээд юу таад маань нэрээ хэдэн шиг аяг байгаа тэрийг авал юу ягаарэ. Миний Instagram руу мессежээрээ дөкө гэд баахан олон юу өсөхтэй байгаа. Би юу ячи доор description-ээр оруулчих. Төмөр зам хавцаа ер нь бол байж авах манай дүүнээс очиод авчаарэ гэж гуйг гэхгүй. Энийг даягыг тий цааш нь харуулъя гэдэг шиг. За тийм байна. Тэгээд цанцаран the end connect film bye bye. Хөөе. Харин тийм үнэхээр бас дурсамжтай чи бит хоёрын хувьд ч гэсэндээ дурсамжтай 2-3 жил өнгөрлөө штэ. Сүүлийн жилийг тооцохгүй бай гэхэд тэгээд маш их зүйлийг сурж авлаа. Өөртөө ч гэсэндээ амар их чаленжинг юмнууд гарч ирсэн. Тэ хувь хүндээ тодорхой хэмжээний хөрхэн чаленжууд гарч ирээд тэрийг даваад өөрийгөө таньж мэдээд тэ бас их сонирхолтой дурсамжтай 3 жил өнгөрсөн гэж би хувьдаа бол бодож байна. Сайн манай дүүгийн хэлсэнчлэн ер нь бол өөх мессежээ өгчлөө. Манай сонсогчид маань авах мессежээ авсан байх гэдэгт бол бит хоёр итгэлтэй байна. 3 жилийн турш болвол яг л зорсон зорилготой тий хийлий гэсэн мессежээ өгье гэсэн информац болол өгөөд явсан. Тэрүүгээрээ бас хоёлаа бахархаж гин. Чамаар бахархаж шүү дөөкөө мундаг шүү. Гоё эсэ шүү чи. Чи тэгээд бид чадлаа. Би чадлаа. Тэгээд дараагийн бүлэгт бас сонсогч одоо тий дотн алсан сонсогч нарыгаа хамт байна гэдэгт бол итгэлтэй байна. Амар хөрхөн би зүгээр нэг юм жижиг асуулга явуулсан өөрийнхөө хувийн Instagram дээр. Одоо нөгөө цаашдаа бид хоёр ингээ өөр юм хийх юм сонирхолтой байна. Юуны талаар ярих вэ? Яах вэ? Манайхаа санаа оноо юу вэ гэсэн чинь зөндөө олон хүмүүс crime гэж бичсэн л дээ. Гэхдээ тэр бол угаасаа бид хоёрт наалтахгүй гэдэг шиг. Угаасаа crime-ыг ингээ дуусгая гэдгийг хэлчлээ. Тэгээд бас нэг хэсэг нь болохоор жоох юм октоодтай холбоотой гэх юм уу те одоо гуас сайхан загвар fashion юу ч байдгийн all things beauty related юмнууд хийвэл яадаг гэсэн санаанууд нэг хэсэг нэг хит орж ирсэн. Тэр бол бас таалагдж байгаа. Бид нар өөрсдөө тэ өдөө хэдэн жил бас эмэгтэй хүмүүс байсныхаа хувьд янз янзын юм тохиолдоод тэгээд тэрийг бас тэ янз янзын аргаар ингээ шийдсэн байж байгаа юм байна. Тэгээд тэр мөр аргаас хаваалцаад ч юм уу ер нь юу арга нь ч үн ер нь яасан
гэд яривал бас сонирхолтой байж магадгүй юм. Зарим нь болохоор амар хөөрхөн нэстэй юу ч ярьсан сонсноо зүгээр юу ч хамаагүй хийгээчээ хоёр яагаад таг алга болчихоо гэд санаа зовсон бас хүмүүс байсан. Сүүлд нэг комент харсан чинь тэгсэн байсан. Энэ хоёр хэрэлдээл яг салчлаа гэдгсэн. Бид хоёр хэрэлдээгүй шүү. Тийм арайч тэггүй яг найзууд маргалдаж магадгүй гэхдээ арайч тэгээ салтлаа маргалдахгүй. Тийш дээ тий. Угаасаа чи надтай гатцсан за. Тийм юм байхгүй шүү. Тэгээд бид хоёр одоо за тэгэл болоо. Тэгээд 9 жилийн юм ярий дөө бүгдээрээ сайхан ярилцъя, танилццгаая. Өөр юм би биэндээ тусалцгаая. Хорвоо гэдэг чинь сайхан шүү дээ. Андуудаа гэж. Хорвоо гэснээс би чи нөгөө чи мэдж байгаа штэ гэстэ энэ хорвоо ертөнд юу өстө би чи хинбэ чи хинбэ яах гэж төрсөн сүнс өдрөгээ солиороо явцсан штэ ер нь бол Дөгөө ер нь бол чамайг нэг подкаст нүүр чамаас ер нь ярилцлага авна. Манай дөгөөс яриулаад авах юм бол их юм гарна шүү. Та нар мэдгүй л байгаа алхаас шиг. Хэдүүлээ даалт ертөнд сүнс өдөр яриг гэвэл бас дуртай яри шүү гэхгүй юу. Яри шүү. За нэг иймэрхүү байна. Тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. Энэ бүлгийг Cocktail and Crime гэсэн бүлгээ бүгдээрээ хамтдаа ингээд өндөрлцгөөё. Бүгдээрэнд нь баярлаа. Хайртай шүү. Дараагийн бүлэг рүүгээ хамтдаа хөтөлцөөд орцгоё, окей? За тэгээ. За тэгээ дараагийн дугаараа ортол түр баяртай. Bye.